За хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бас өөрөөр тодорхойлдог болно гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ юу нь яг ямар шатандаа явж байгаа юм бэ? За дэлхийн маш олон орн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж тодорхойлохдоо энэ хүн юу чаддаг вэ? Даваа тал нь юу вэ? Сул тал нь юу вэ? Энэ хүнд ямар нөөц бололцоотой байгаа? Алийг нь дэмжиж өгчвөл энэ хүн сурах боломжтой юм. Аль ур чадварыг хөгжүүлвэл энэ хүн ажил хийх боломжтой юм гэж тодорхойлдог. За манад одоо мөрдөгдөж байгаа одоо хөдөлмөрийн чадвар алдалт нь бол зөвхөн хөдөлмөрийн чадвараа тэдэн хувь алдсан гэдгээс тэрийг хувьчилж байгаас өөр зүйл гаргаж ирэхгүй байхгүй. Тийм учраас өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөр тохирсон одоо боловсрол, ажил эрхлэлт те зарим босод одоо нийгмийн үйлчлэгийг авч чадахгүй байгаа. Яг бол тодорхойлуулж байгаа бич тэр намайг тодорхойлж байгаа тэр байгууллагын ойлголт ч гэсэн энэ хүн бол чадваргүй л гэдэг юм байна байхгүй. Гэтэл надад зөндөө чадвар байгаа. Тэрийг тодорхойлж өгсөн ийм англи руу шилжиж байгаа. Энийг бид нэр ICF буюу олон улсын үйлдэлийн чадамжийг ангилах одоо хэрэгсэл гэж энэ одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн маш олон орнд мөрдөж байгаа. Энд Монгол улс бол аль биесээр нэгдэж орж байгаа. Тэр энэ жоохон ийм удаад байгаа гэх юм уу. Бид нар энийг баг одоо 10 жил яриа явж байгаа мөртлөө яг аль биесээр энэ ингээ үйлдэл болоод одоо сайдын тушаал болоод бүх салбарын хооронд бичиг баримт болох тэр удаад байгаа учраас би яг 1 жил гар хүлээсний эцэст одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаад засгийн газрыг нэлээд их үзүүлээд ингээд одоо энэ ажил явуулчихна. 3 өдөр бид нар яг замын зураг гаргаж байна. Өнөөдөр 3 дахь өдрийн шүү дээ тий төрийн ордонд хуралдаж байна. Тэгэхээр бас засгийн газрын сайд нар оролцож өөрсдийн одоо үгийг илэрхийлэхдээ байр сууриа илэрхийлэх бусад одоо хүмүүсийн дуу хоолойг сонсох чухал байгаа хэл та. Тий. Яг үнэ мэдээж эрэг хэдийгээр одоо улсын хурлын гишүүд зарим ажлыг аян хэлбэрээр, хууль хэлбэрээр санаачилж болох боловч яг үүндээ гардан хийж байгаа хүмүүс л төр засаг буюу засгийн газар яамдад байгаа. Тэгэхээр би одоо хатуухан ч юм уу хөгжилтэй зүгээр хэлэхэд би одоо энэ 2 3 сайд нарын араас л маш их гүйж байгаа. Тэгээд энэ одоо энэ ажлыг болоод энийг ялуу ирээ сонсоотгож ялуу энд оролцоотгож гэд өөрөөр хэлбэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтаагаар одоо хийж байгаа энэ 3 өдрийн арга хэмжээ чинь болохоор ямар очиртой вэ гэхээр мөнгөний гаргаад арга аргачлалыг гаргаад одоо яаж хийх гэдэг замыг заагаад өгч байгаа байхгүй. Тэгээ бүх салбарын хүмүүсийг навцраад ингээд ураад орж байгаа. Тэгэхээр одоо юу хэрэгтэй гэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ер нь Монголд байгаа гадаадын байгууллагууд юу яриад дүүхлээр танах ингээд юм их гэхэлэр манлал дутаад байна гэж ярьдаг. Бид нар бол дэмжигдэлтэй манлал дутаад байна. Манлал гэдэг нь юу юм гэсэн чинь сайд дарга нар гишүүд шийдвэр гаргаж хүмүүс өөрсдөө бас ойлгож оролцохгүй болохоор энэ ажил чинь явахгүй байна гэдэг. Тэгээ одоо би өнөөдөр энэ арга хэмжээний сүүлийн өдөр төрийн ордонд гол нь одоо яам болгон өөрсдөө ирж бас өөртөөхөө оролцоог баттгах хэрэгтэй байгаа. Тэгээ би энэ дээр Абукар сайд болон одоо чин бүрэн сайд за тэгээд одоо боловсролын сайд зэрэг наран байр сайдуудыг бол өнөөдөр дуудаж байна. Тэгээд миний мэдээллийг дамжуулж өгөөч гэж хэлмээр байна бас давхар. Яг энэ одоо томьёолол өөрчлөгдснөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар давуу тал гарах юм бэ? За бид нар хэрэг одоо сайн тооцоолоод те энийг эхэлж за 26 оноос эхлэе гэж бодоход хүүхдүүд одоо жишээлбэл шинээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхд онцлогдлоо те. За ICD 10 11 гэдэг нэг хүүхдийн загвар нь арай өөр өгдөг байхгүй. Тэрүүгээр жишээлбэл ээж аав нар хүүхдээ өмнө нь бол манай хүүхэд одоо ийм бэрхшээлтэй байна гэж сонсоол хямраал те одоо ямар эмчилгээ байх вэ гэж хаадаг гэсэн бол энэ онцлогоо хэрэг зөв мэд нэвтрүүлж чадах юм бол ээж аав нар хүүхдэд маань ийм давуу тал байгаа юм байна. Энэ сул тал байгаа юм байна. Давуу талыг ингэж хөгжүүлээ, сул талыг ингэж хамгаалъя гэдэг ийм одоо төлөвлөгөөтэй болно. Хүүхдэд зориулсан төлөвлөгөөтэй болно. Тэр төлөвлөгөөг хэрэг зөв гаргаж чадвал тэрэн зориулсан сургалт нь тодорхой болно. Багш болон бүх шатны боловсролын байгууллагуудад чиглэл тодорхой болно. За танаа одоо сургууль цэцэрлэгт харьяалаараа ийм бэрхшээлтэй хүүхд ирлээ гэхэд за бид нар юугаа бэлтгэх үү гэдэг өмнөх жилүүдээс нь эхлээд бэлддэг гэсэн үг. Одоо жишээ авъя л да Хаанвал дүүргийн 14 хорооны нэг сургуульд одоо юу гэдэг 3 жилийн дараа нэлийн одоо юу гэдэг 100 гаруй саажилттай ийм хүүхэд байна шүү гэдэг мэдээллийг цэцэрлэг сургууль авлаа гэж бодоход за манай цэцэрлэг харьяалаар ирэх юм байна. Тэгвэл бид нар цэцэрлэгтээ энэ зүйлийг бэлдээ гэж урьдчилаад төсөө хүртэл ярьдаг болно. Тэнд ажиллах хүнээ хүртэл ярих хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ийм тогтолцоог бүрдүүлэх яваад байгаа. Гэтэл томчуудад болохоор яах вэ гэхээр осолд орж гэмтлээ олдмолоор бэрхшээлтэй боллоо. Эмнэлэг дээр нь за та нэг хөлөө алдсан. Тэгтээ одоо протезийг ингэж хийлгдэг энд ийм юм байдаг байхгүй тухайн мэдээлэлтэй болно. Дээрэс нь химэл хөлдөөхөн хичнээн янзын ажил хийж болдог вэ гэдгийг ойлгуулна. Тэгэхгүй бол одоо манад юу болоод байгаа вэ гэхээр бэрхшээлтэй болчингуудаа за миний амьдрал ингэж дусчлаа. Би ер нь ингэж
хүний тооноос хасагдлаа гэд сэтгэл готролд ороод одоо зарим нь архитаар сэргэлээд эсвэл амиа орлоод ч юм те. Хоёр дахь хүндрэлийг бий болгож байгаа. Тэгэхээр нэг бэрхшээлтэй хүнийг нэг одоо асуудал болоход гэр бүлийнх нь хүмүүс дагаад нэг удаа ундаг бол хоёр дахь удаа дахиад хоёр дахь бэрхшээлээ дагуулж ирэхээр гэр бүлийнх мөхнөр унж байгаа байхгүй. Тэгэхээр энэс сэргийлэх ийм болно гэсэн. Уул нь зөв бид нар нэвтрүүлж чадвал эрт нэвтрүүлвэл. Тийм. Энийг ярих гал одоо би энэ ордноор бол яг үндэ бас сайд нарын араас л гүйж ин да. Тэрийг маань л одоо хэлээд өгөөч.